Мантухай хатан компани 20 жилийн ага тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө өрнүүлж буй Мантухай хатны үрс аян. Гой харагдах ч юм уу те эсвэл тамга ингээд шидэж байгаа танарт нэг эр мөшийг харагдах ч юм уу те энэ бүхэн таны тогоо дотор үүсгдэг буруу төсөөллөөс байнга үүсч байдаг. Тийм учраас хамгийн зөв мэдээлэл үнэн зөв мэдээллийг та нарыг ханаас олж авах вэ гэхээр багш нараасаа ч юм уу те яг энэ чиглэлээр одоо танарт зөвлөгөө өгдөг яг зөв утаснууд байдаг итгэлтэй утас гэдэг ч юм уу тэгээд дөрв болгон дээр одоо өрхийн эмчилэг бас хүүхдүүдэд зөвлөгөө өгч төсөө үеийнх зориулсан. Тийм учраас та нар өөрийнхөө үеийнээс ч гэсэн асуулаа гэж бас зөв хариултыг танад өгч чадахгүй. Яагаад тэгэхээр таны үеийнхэн ч яг танартай адилхан мэдээлэлтэй байна. Тийм учраас эсвэл одоо сайн бичигдсэн юм зөвлөгөөний номнуудаас та нар бас уншдаг байж бол гэх мэтлэн зөвхөн цоргол мэдээлэл биш яг үнэн зөв мэдээллийг авч явах юм бол таны амьдралд хамгийн хэрэг болох одоо ийм ур чадвар мэдлэгүүдийг танад өгч яадаг гэдгийг дотроос бодоод авч байгаа юм. За ингээд маш олон буруу мэдээлэлээс болдог гэдэг жишээлбэл та нар ингээд янз бүрийн кинонууд үзээд солонгос киног ч юм уу үзээд тэрийг яг үнэн зөв юм шиг та нар ингэж дотроо төсөөлдөг бий болдог л даа. Гэхдээ яг үнэндээ амьдрал дээр кино огтур зүйлүүд байдаг. Огтур байдаг. Жишээлбэл кинон дээр ингээд хүмүүс ингээд драматикаар дуурлаад те нэг хэдхэн хоногийн дотор дуурлаад тэгээд гэр бүлцгөөгөө ингээд явчих байгаа юм шиг кинон дээр юм маш дөрвөлжлээ харагдаж байгаа юм шиг болчих. Амьдрал дээр хязгаарч юм байдаг. Үнэхээр та нар сайн үйлдэл нөхөрлөе бий болгоё гэх юм бол 3-4 жил заавал үйлдэж нөхөрлөх юм бол заавал хүнийг одоо сайн мэдэж авч таньж мэдчихээд ихгүйгээр юу гэдэг зүгээр л ингээд хийсвэрээр дүгнээд дурд гэдэг чинь зүгээр л нэг хүнийг хараад хийсвэрээр дурдаад тэгээд хийсвэрээр шийдвэр гаргаад хийсвэрээр тохиолдлын одоо юу гэдэг бэлгийн хайцаанд ороод ч юм уу гэх юм бол та нар маш олон алдаа юм гэдэг амьдралдаа тусуулж баашгүй амьдралдаа хязгаарч эргэж нөхөж чадшгүй тийм алдаануудыг та хийсэн байх бол маш олон байна. За жишээ дахиад нэг алдаа нь бол ингэж ярьдаг л да. Зарим хүмүүс ингээд чи ингээд хайртайгаа заавал надтай унах хэрэгтэй энэ гэсэн тийм тохиолдол маш их байдаг. Ийм тохиолдол их гардаг. Жишээлбэл ингээд өргөдөг нэг банд нь одоо манай дээр дүүд тэгж хэлдэг байсан маа. Чи одоо яг надтай хайртай юм гэж надтай ингээд унах хэрэгтэй гэж хэлдэг байсан маа. Тэгээд хэрвээ ингээд унтгаа болчихвол би одоо юу гэсэн Эхийн хөвгөлж сүнс гарч хэллээ. Хөхний илэрхтэй зэрэгцэн нөлөөсөн зүрсэг. Миний хөрхи үрэн эхийн хаасан өнгөгүй хэмжээний дотор одоо нэг байцааны хөдөлгөөн. Тэгж бодохтой зэрэгцэн бүрч хавхаасан утгагүй санагдана. Ингээд л хаасан ундаас нэг нь их хүчээр болоо. Энэ зүйл эжи бидний өдөр энэ
анхныхаа одоо хайр дуулалтаа бичнэ. Тэгэхээр энэ үед бид хизээч тийм буруу шийдвэрийг буруу авах гэж хийж болохгүй. Тэгэхээр зарим би ч гэсэн бүгд одоо гэж боддог байсан л та. Зүгээр одоо нэгэнтэйгээ уулзах гэдэг нь хайртайгаа нотлох нэг хэлбэр юм байна. Одоо нотлохын тулд би унтах хэрэгтэй юм байна ч юм уу. Эсвэл энэ үл зүгээр л би зугаагаар тоглоом үүдээ бид ойлгодог байсан. Гэхдээ хотын хайрцаг гэдэг нь хизээч тийм тоглоом шоглоом шиг зүйл биш юм аа. Энэ үл та нарын энэ хорвоо төрөлтөө 20-30 мянган жилийн өвөг дээдсийн генийг дамжиж одоо үйлч хэлсэн байдаг. Гэтэл үүнийг зүгээр 20-30 минутын тийм цэглэлээр тийм ээ энэ хүнийг устгал сүйтгэж хязгаарч болохгүй. Тэгэхээр та нар ингээд өвгөн болсон зарим хүмүүс өөр хүмүүсд ингээд дахир дутуу ямар ч одоо ирч өгчгүй тийм тунаймуутай тийм хүмүүсд өөр одонтой тийм хүмүүс байдаг. Тэр хүмүүс яагаад ингэдэг вэ гэхээр зүгээр л батны хайрцаг зүгээр тоглоом шоглоом шиг хандаж дээр зүгээр л зугаа зингээ гарах төдий тийм зүйл гэж ойлгосноосоо болж дандаа юм маш их алдаа хийсэн байдаг. Тийм учраас энэ бол батны хайрцаг гэдэг нь зүгээр нэг тоглоом биш юм аа. Энэ бол маш том тийм хариуцлагыг үүрч явдаг зүйл юм аа. Зүгээр нэг хэн нэгэнтэй хэдэн сар танилцчаад тэгээд түүнтэйгээ одоо хайртай нотлохын тулд хийдэг тэр зүйл биш юм аа. Үүнийг хийхин тулд танад 3-4 жилийн тийм хариуцлагатай тэр хүнийг танин мэдэх үнэхээр тэр хайрын тухай ч юм уу энэ хүн үнэхээр надад хайртай гэдгийг ойлгосон үстэй энэ хүн үнэхээр би насан туршийн хань байж чадна гэдгийг мэдсэний үндсэндээ хийдэг зүйлүүдийн хотны харьцаа. Тэрээс биш өнөө зүгээр нэг тийм зугаан гарах төдий тоглоом гэж та нар хизээж битгий ойлгоорой. Зүгээр нэг ажиллаад байдаг багшийн хэрэгцээч гэдэг ч юм уу би физиологийн хэрэгцээ гэдэг ч юм уу ийм өрөөсгөл тийм буруу мэдээлүүд та нар хизээж одоо автаж тийм буруу шийдвэрийг гаргаж болохгүй шүү гэдгийг сайн ингээд ор бүрнээ бодоод авах юм. Тэгээд үнэхээр та нар сайхан бүсгүй үнэхээр сайхан эр хүн болохыг хүсдэг үлээ. Хизээж сайхан эр хүн хайртай бүсгүй хайртай охиндоо чи үнэхээр хайртай надтай мод гэж хизээж тулгддаг юм аа. Үнэхээр тийм сайхан бүсгүй те нэг найз чинь автаа гарсан найзаагаа шоолж босдод ярьдаг юм аа. Үнэхээр сайхан эр хүнтэй найз охноос готоож өчрхэлдэг юм аа. Үнэхээр сайхан эр хүнтэй энэ бүхнийг хийдэг. Үнэхээр сайхан бүсгүй хизээч өөртөө олсон тийм үү. Үнэхээр одоо юу гэдэг буруу шийдвэрийг хэн нэгэнтэй хэдхэн сар одоо үргэлжлэж хотын хайрцагт ордог маа. Тэгэхээр та нар үнэхээр энэ хорвоо дээр сайхан эр хүн сайхан бүсгүй болох гэж байгаа. Саяны энэ ярьсан миний яриаг энэ алдсан ахигчлалынхаа алдаа хизээч битгий багтаарай. Тэгэхээр энэ хорвоо дээр хин хэвлэлд бүрдэж байгаа тэр бяцхан амьд 18 хоноо зүрхэн зохиолж хийдэг. 18 хоноо 24 хоноод бүх мэдрэлийнхаа судсан тогтцоо мөрлөж гисэн байдаг. Тэгэхээр энэ тэрийг устгал сүйтгэх гэдэг нь үнэхээр энэ хорвоодор байж боломжгүй өсөөсшгүй. Энэ талаар та бодхийн энэ талаар тухайн дотроо бараг тунгааны жив бараг санхийн гэдэг. Тэгэхээр хизээж та алдаа гарахгүй байх гэдгийг дотроо бодох хэрэгтэй. Хизээж алдаа гарахгүй байх гэдэг зүйлийг тухайн дотроо өдөр бодох хэрэгтэй. Тийм учраас би танад хамгийн сүүлд нь хэрхэн алдаа гарахгүй байгаа гэсэн агуудыг өөрийнхөө түүхийн амьдралаас болон өөрийнхөө бүгд байх үеийн амьдралаас бодож байгаа өөрийнхөө тунгаас мэдлийн алдаа гарахгүй байх агуудыг нэлж үе. За хамгийн түрүүнд би таныг өдрийн тэмдэглэл хөтөлбөр байгаасаа хүсэж байгаа өдрийн тэмдэглэл. Тэгэхээр өдрийн тэмдэглэл яагаад өдрийн тэмдэглэл хөтөлбөртэй вэ гэхээр хүн өөрийнхөө дүгнэх өөрийнхөө дүгнэлтийг өөрөөр алдаа оноо шинжлэх хамгийн шийдвэр арга өдрийн тэмдэглэл байж. Энэ оролцоо байгаа хамгийн шийдвэр хүмүүс үдээж хүмүүс аль хэдийн грек орны мэдээсээр түүч өдрийн тэмдэглэл хөтөлбөрийг өөрийнхөө таниуд шийдвэр арга одоо санал нийлсэн ирсэн байдаг. Тийм учраас хүн өөрөөр ойлгохгүй болоод тэгэхээр буруу шийдвэрийг гаргадаг, уурдаж бүхэмдэж хэлдэг, өөрийгөө ойлгохгүй болж хэлдэг, аав ээжтэй хэлдэж хэлдэг, багштай гомдож хэлдэг. Тэгэхээр та өдрийн тэмдэглэл ороодоо очоод гэтээ би таныг өдөр бүр бас бич гэж хэлэхгүй. 7 намтаа 2 ч юм уу 3 удаа өөртөө болоод байгаа тухайн өдөр болоод байгаа амьдрал болоод байгаа үйл явцтай та дүгнэлт хийх хэрэгтэй. Би өнөөдөр сараатаа магтчихлаа. Би өнөөдөр багштайгаа өнөөдөр багш намаа загналаа. Энэ юунаас болоод байна гэдгийг та нар дүгнж шинжилгээ хийснээрээ өөрийгөө ан дээрээ тавьсан юм шиг өөрийгөө харж хэлдэг. Энэ бол одоо та нар өөрийгөө олж харах өөртөө түншлэх хамгийн шийдвэр аа. Ингэх юм бол та нар алдаа гаргахгүй байх магадлал чинь маш их өндөр хуваар нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ ингэж өөрийгөө дүгнж чадахгүй бол хүний бодол санаа маш их тийм өнгөцгөн тийм дүгнэлтүүд хийгээд явчихдаг. Багш намайг дандаа ингэж хэлдэг. Аав намайг дандаа надад уурж идэг. Ээжүүд дандаа ингэж аашчихдаг гэдэг юм өрөөсгөл
дүгнэлтүүд хийгснээр та нар маш гадаа гарах магадлалтай байна. Тийм учраас хамгийн ихний арга бол тэмдэглэл хөтлөж өөрөө өөртөө түшилгээ хийж байгаа гэдгийг танарт санал болгож байна. Тэгээд та нар бас өөрийнхөө одоо амьдралын тийм хэм маягийг амьдрах өдөр тутмынхаа тийм амьдралын хэмнэлийг байнга хийж өөрчлөлт шинэ амьдралын хэм маягийг бас өөртөө олж авах зүг байгаа. Тэгэхгүй зүгээр л одоо юу гэдэг өдөр тутмын чи амьдралын хэм маяг нэг өөрийн гэсэн нэг тийм тамиг татдаг найзууд тэр нэг торог дотроо ингээд эргэлдээ хичээл дараад энэ төчөөр физик юм тоглодог ч юм уу нэг л юм амьдралын хэм маяг байснаар болохоор та нар бас өөрсдөө ингэж хөгжиж чадварчихгүй зүгээр нэг жирийн нэг юм амьдралын хан торог дотор амьдардаг тийм хүмүүс болж өгнө ирээдүйд. Тийм учраас яг үгээр одоо байн одоо тийм шинэ секс уулзсан ч юм уу шинэ найз нөхдөдөө байн танилцаж тэ шинэ хүмүүс хүрээлт дунд орж шинэ хүмүүстэй уулзаж танилцсанараа болохоор та нар маш олон зүйлийг ойлгож авах энэ амьдрал дээр байдаг олон ухаалыг та нар олж авах. Тэгэхээр нэг юм торог дотор нэг л тийм хүмүүстэй ингээд ороод итгэхэд яваад маш гадаа гарах чинь нэмэгддэг. Тийм учраас амьдралын хэм маяг өдөр тутмынхаа 24 цагийг яаж өнгөрөөд байгаа дээр сайн дүү шинжилгээгээд үүнийхээ өөрчлөлт илүү идэвхтэй хэм маяг шинэ хэм маягийг илэрхийлж байгаа хамгийн чухал арга байна. За гуравт нь болохоор түрүүн дурдаад өгүүлжсэн мэдээлэлд маш их цензуртай хандах гэдэг. Бүх авсан мэдээлэл болгоно та нар шууд итгэж хийж болохгүй. Ялангуяа интернетээр зүгээр нэг вебсайтаас ч юм уу дурын нэг юм уншаад ч юм уу нэг сонирхны дасгалаас олж авсан зүйлээ амьдралынхаа мөрдлөг хийж болгож болохгүй. Энэ мэдээллүүд дандаа 100% үнэн гэсэн үг биш. Тийм учраас дандаа мэдээлэл дандаа үнэн зөв одоо тийм зөвлөх хүмүүсээс тийм үү эмчнараас ч юм уу багш нараас ч юм уу эсвэл номноос ч юм уу дандаа тийм шигшигдсэн яг үнэн зөв мэдээллийг авах нь хамгийн зөв шийдвэр байна. За хамгийн сүүлд нь дотны хайрцаг гэдгийг та нар хамгийн томтой амьдрал одоо учирч болох хамгийн одоо тийм чухал сонголт гэж байдаг бол энэ сонголтууд хамгийн чухал сонголт байдаг. Амьдралд гаргаж авах хамгийн чухал шийдвэр гэж байдаг бол яг энэ шийдвэр байна. Яагаад тэгэхээр та нар энэ хорвоод мэдлэгтэй та нар ингээд өсөөлтөө бүр ингээд 200-300 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн үүснээс эхлээд тэрний ингээд давхамж болсон ген та нар одоо уламжлаад энд ингээд сууж ингээд та нар төсөөлтөө. Тэгэхээр энэ генийг бид нар цааш нь гэж өвлөөж авах тийм хариуцлага хүн төрөлхтнийг цааш нь гэж хөгжүүлж авах хариуцлага бид нар ногдсон байна. Тэр хариуцлага нь тийм зөв алтан хайрцаг гэдэг зүйлээр дамжиж авах хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр энийг зүгээр тоглоом шоглоомор хандсанараа болохоор энэ хорвоо дээр хүний ген устж сүйдэж яадаг. Та нарын олон мянган жилийн одоо уламжилж ирсэн тэр ген чинь байхгүй болж юм генний тэр одоо дутагдaltaй эсвэл гений өөрчлөлттэй эсвэл тэгэхээр одоо сонгогтой хүмүүс энэ хорвоо дээр маш олноороо ирдэг. Тийм учраас энэ их алдаа гэдэг юм. Та нар ингээд 60 гарсан байна, өвгөн болсон байна та нар ингээд үр хөвгүүдээ ингээд хараас сууж байгаа. Үр хөвгүүд чинь дахир дутуу те давхлан юу ч хийж бүтээж чадахгүй. Тийм хүмүүс байгаасаа гэж та нар хүсэхгүй байна. Хэрвээ тийм хүмүүс байгаасаа гэж хүсэхгүй байвал та нар энэ дээр маш их тийм бодолтой хариуцлагатай хандаасаа гэж та нар хүсэж байна. Тэгээд хизээш тийм ээ энэ бүхэн дээр энэ шийдвэрийг гаргахад та нар үргэлж ингэж бодож маш их нухацтай хандж байгаа юм. Та нар хизээш одоо алдаа гарахгүй байж болох юм. Түгшин цагаа олонний зочин хийхийг хүсэж ичээдгийг хүссэн. Би нозорч батсан юм байна. Үгүй би чадахгүй нэ. Намайг уучлаа. Миний өрнө хамууч. Бүсгүй яам түр орнээс болж энэний хүлдэн өрнөс өөртөө итгэл. Өнөөдөр чи нэр нөгөө хүн үйлдэгч өөрөөр чи өнж өнөөдөр чи хайртай